2-ийн 20 дугаар бодлого. За энэ 2-ийн 2 дугаар бодлого нь бол өмнөх 19 дугаар бодлоготой ижилхэн. За энд өгөгдөл нь л өөрчлөгдсөн байна. За альфа өнцөх нь 30 байсан бол 60 градус гэсэн. За m1 масстай ачаа 1 кг-аас энэ дээр 8 кг бол солигдсон байна. За энэ m1 масстай ачаа. За энэ m2 масстай ачаа. m2 масстай ачааны масс нь 2 кг. Үлдтийн коэффициент өөрөлдвөл m1 масстай бий ба энэ алан автах үлдтийн коэффициент t.2 гэсэн байна. За өмнөх бодлого энэ бодлогыг бодох нь өмнөх бодлого шиг адилхан бодож болно. Ягаад гэвэл яг ижилхэн бодлого учраас. За өмнөх бодлогон дээр бид нар хурдтгал а тэнцүү g үртэн хаалтан дотор m2-оос хасдаг нь m1 хаалтан дотор синус альфа нэмэх нь үлдтийн коэффициент косинус альфа хаалтаа хагаад хуваах нь m1 m2-ийн нийлбэр гэж хурдгалыг олсон. За энд өгсөн 20 дугаар бодлогын өгөгдлүүдийг бүгдийг нь орлуулад g тэнцүү 9.8 м/сек квадратаар тооцоод үзэх юм бол хурдтгал тэнцүү хасах 5.6 м/сек квадрат гэж гарч ирнэ. За энэ 20 дугаар бодлогон дээр хурдтгал нь яагаад хасах авч ийн гэхээр бид нар 19 дугаар бодлогон дээр энэ хоёр биеийг яг ийшээ хөдлөнө гэж үзчихсэн. Тэгвэл энэ 20 дугаар бодлогон дээр хурдтгал хасах гарч байгаа учир нь бидний сонгосон хөдөлгөөний чиглэлийн дагуу биш харин эсрэгээр m2 масстай бие дээш хөдлөөд m1 масстай бие налуун дагуу гулсж байна гэж хариу гарч ирж байгаа. Өөрөөр хурдтгал хасах гардаг бидний сонгосон чиглэлийн эсрэг энэ бие хөдөлж байна гэсэн үг.